Мэдээ алдуулдаг тариа тарьж байгаа шүү. Битэж өчөөрөө. За энэ чинь дахиад татглаа. За яасан. За битээ өдлөөрөө. За юугүй юм байвал хэлээрэй. Амталтал тарай. За нойр нь суцаад байгаа жоохон өвсөн. Гэхдээ өвчин намдах тарай бас хамт хийцэн байгаа. Зөө. Яг айхтрих мэдээж гүн гүнзгий утуулахгүй. Мэдээж бас амьсгал дарангуулах зүрхний бас итерхий дарангуул байдаг. Хүн асуудалгүй санаа зовлтгүй заа юу. Энэ нэрцлийн эмчнэр шалгах нөө мэдээ алдуулт маань ямар болж вэ гэдэг ихтэй шалгах. Шалгачаад унтуулах шүү заа юу. За тэгэхээр. За. Эмчлүүлэгч Эрдэнэлэг 44 настай эрэгтэй хүн хэвтсэн байгаа. За тэгээд баруун талдаа Путровто Big-Toy dorsiflexion суларсан юм хүн байна. Тэгээ энэ мэдрэл энэ дээрээ ийм нарийсаад давхар дараад энэ суугийн ингээд оюутан давхар яагаад байна уу гэдэг утгаар нь дурангийн аргаар мэдрэл чөлөөлөх давхар ерсэн дискийг авах төлөвлөгөөтэй байгаа. За Эрдэнэлэг хагалгааны талаар ойлголттой тийм ээ. Эмч нь бүх хагалгааны талаарх бүх мэдээллийг танд өгсөн. Ган болдын Эрдэнэлэг мөн тийм ээ. Бид нар яагаад ингэ асууад байгаа юм гэхээр олон Эрдэнэлэг солигдчихвээ гэсэн үднээс асууж байгаа. Энэ таны гар ус өмнө хагалгаа. За цусны бүлгийн хийцэн байна. Эрдэнэтгийн зураг авахулсан тийм ээ. Өчигдөр авахулсан. Зүрхний бичлэг нь хийсэн. Зүрхний бичлэг ихэнтэй байгаа. За өчигдөр хэдэн цагаас хойш та ер нь хоос байсан бэ? 8 цагаас. Танд сорил тавьсан тийм ээ? Хагалгааны талаарх мэдээлэл өчигдөр танд хагалгааны дараах авах арга хэмжээ, юу идэж ууж болох, ямар дэглэм сахих эдэр киногоо үзсэн тийм ээ? Таны гараад ирэхээр дахиад киногоо үзүүлээд бид нар дахиад тайлбарлаж өг. Ситуацийн 95 пульсэнд даа. За хэвэн байна шүү за. Тэсэн дах өчигдөрчийн хэмжээний хэвэн байна. За хоёлоо катарт ингээд хүний хэвэн. За катарт. Энийг гаргачих. Рентген зураг дээр inflection extension тонгоолт гэдэлтэн дээр ямар нэг instability байхгүй. Тийм. Тэгээ баг зэргийн тийм модик change бол байна л да. Тэгээ тэр нь бол тийм ноцтой хэмжээнийх бол биш байна гэж үзэж байгаа. Тэгэхээр та бүхний одоо санал байна уу энэ дэр ямар нэг тэгээ жоохон зураг бол баг зэрэг эргэлзээтэй. Гэхдээ шинжлэхэндэг бол тод. Өвдөлтний яг тодорхой Тавын дерматомаар гиперстезита Big-Toy dorsiflexion байхгүй Putrovto. Язгаар дараагийн шинж яг тод байна тий. Тод байна. Бага хаа энэ шинжилгээнүүдээр өөрчлөлт байхгүй гайг байгаа тий. Тийм одоо ансын эмч зүрхний эмчт хэлээд хаалгаанд бэлдээд эхлэе да. Тийм байна. Шүр тий. Санал нэг. За хоёлоо каталкын нэрээ хэвтэндээ. За. Гарчуу би орлоо. За тэгээ орлоо.
нүдэн амжираа за. За хаалганы өрөөр явж байгаа заавал ингэж хөвтүүлж авч. Заавал хөвтүүлж авч явдаг. Хөө зарим хүмүүс сайн. Тэрнээсээ хүмүүс цогтаа. Сахар нь цусан дах сахарын хэмжээг үзэх гэж байна. Хаалганы өмнө заавал үзэж буулгах юм. Дээрээс нь би танд вирус нэг удаа энэ. За. Ийм болохоор сахарыг нэг удаа хийсэн шээ. За таны шинжлэх мэдээг шалгачлаа. Ямар нэгэн цэвэр вирус байхгүй юм байна. Тэмчрийн заавал органикаар тулгаж харах юм. За. Таны тасраа. За нүдэн амжих. Баярлалаа. 888888 энэ таны дугаар юм байна тий? Хүний хараа. За блок хэсэг рүү орлоо да. Нэсдэг явчих та. Гэсэн гэж хичтгүү. Тэг та өөрөө одоохондоо мэдээ өдр алдааг байгаа болохоор хаалганы зөвшөөрлөд мартсан. Өөрөөр нь гаргахгүй. Сахар сая үтсэн. Даалт нь 117.80-ад даалт 35. За сахар. За амжилт. За баярлалаа. Их зөөлхөн хүмүүс харахад яг нөгөө эсрэг дүр их бүтээдэг учраас нөгөө их ааштай танаа ах их ааштай юу гэл манай 10 жилийн хүүхдүүд ч юм уу манай ахаас их зүхтдаг байсан. Тэгэд яг нөгөө цэвэр би өөрөө эрдэнэлэг гэдэг хүний хүмүүжлэр явсан хүн баггүй. Тэгээд их зөөлхөн хүн харагдаж байгаа шиг тийм биш. Тэгээ яг цагаадлаа зөөлөх юм уу гэхээр их гүргэр яг манай ээж тийм хүн байсан. Тийм тэгээд зөөлхний хувьд бол их зөөлхөн өчигдөр яг ингээд хаалгаанд орох гэж байгаа гэдээ уулзахад ерөөсөө тоож байгаа юм байхгүй. Тэгсэн мөртлөө дотроо нэг айдастай байгаад байсан л да. Тэр нь угаасаа илтөөсөн. Харахад бол их зөөлхөн маш гүргэр хүн. Бүр бахархмаар мундаг хүн штэ. Нурууны өвчин хүний тулгуур өвчин нэг нуруу өвдөд мэдрэл дарагдахаар их хүнд байдаг. Би сүүлдээ машин барьж чадхаа болсон байсан. Сууж хоол идэж чадхаа болсон байсан. Сая бас манайх тавхаан өчигдөр мэдээ байхгүй хөлний эрх уруу ажиллахгүй байнаа. Ингээл яг эхэлж ин даа гэж бит хоёр инээгээ ярьжсэн. За өдрийн минь ажил нь яаж вэ? Өнөөдөр ажилтаа байна. Ажилтаа хэдэн агалахтай? 8 агалахтай. Аха. Хоёр яралтаатай гэсэн тийм. Тийм. Одоо төсний дөрөв хасгаа орж ирж байна. Дөрөнгийн. Аха. Тэгээ одоо Та бодсондоо багжаа хэдэн минут дарав? бодсондоо би 15 минут дарсан. Аха. 15 минут болоод тэгээ бодсны дараа гадар гүйцэтгэж явагдсан тийм. Аха. Одоо цэвэр хэсгтэр уул хийх. Эвдрэл хэмтрэлтэй багж гарсан уу? Өдөр хэсгтээ байхгүй. Аха. Тэгэхээр анхээр ороод ирэхдээ бүх багтараа эвдэрсэн юм төр гэсэн бүх юм ингээд шалгаад үзээд бүрэн гүйцэтгэж болохгүй харж үзээд тэгээд үлээж авдаг байгаа. Хаалганы багийн хувьд бол 4 эмч, 2 суулагч, 1 хаалганы туслах эмч гээд нийтдээ нэг юм 7 хүн байна. За багийн хувьд бол бид нар бол бүгд багаар ажилладаг.
маш сайн баг байгаа. Олон жил ажиллаж байна. Нийт нэвлэг байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа. Ийм сайн багтай байгаа. За хагалгаа бол нэг ойролцоогоор нэг өмнөх бэлтгэл гээд нэг цаг орчим үргэлжлэн хагалгаа нь ойролцоогоор нэг цаг орчим болох байх. Нийтдээ нэг 2 цаг орчим үргэлжлэн гэж үзэж байна. Наркоз өгөхгүй зүгээр хэсгийн медалдуултаар хийд юм байгаа. Ийм медалдуултаар хийдэг. Хагалгааны бүх процесс бичлэгэнд бичигддэг. Тийм учраас аюулгүй гэсэн үг. Ийм байна. Тийм дээ. Би ч зүгээр их дутлаад нэг гоё хөвтөх юм ба. Нурууны бараа дордсон шүү дээ. Тэр шиг орон дээр төрүүлээд. Арай баг 4 үлдүүлээд. Энэ хоёр дээр битээ нэг тулаараа за. Зүгээр ингээд урагшаанаа бүр ингэж. Сонголтоо зүгээр. Ингээд бүр. За амжилтлагч Эрдэнэ мэлгийн мэс засалт болохоор нугасны гадна зай мэдээгүүжүүлгийг судасны мэдээгүүжүүлэгтээ хавсран явуулсан байгаа. За тэгэхээр нугасны гадна зай мэдээгүүжүүлгийг одоогийн нөхцөлд бол бид нар өргөн дэлгэр хэрэгжилж байна. За энэ мэдээ алдуултыг бид нар эрентгийн аппаратын хяналтан доор хараад нугасны гадна зайн талбай талбар хамгааллын дэглэмийг баримтлаад хатгалт хийж мэдээгүүжүүлгийн бодисыг одоо тарьдаг байгаа. Чек. AP. За би энэ гуурс байрлуулаад тариагаа тарих гэж байгаа. Чек. За айгуу зөөртэй зүйл хэлээрэй. Эл нэг лөө орж ийн тийм ээ? За. Тарай явж байгаа үү? Тийм, тариад ирж байна. За, зөөртэй юм байна уу? Нэг үе ингээл авах гэж байгаа шиг болоод. Тэгээ намжаад цаал. За, дуусчлаа. Бүсэлгээ аваар тэгэл доош мэдэг болно гэсэн үг. Тийм. Өвдөлтийн мэдрэхүүг нь 20 болгоно. За, хөдөлгөөний мэдрэхүүн байж байна. Байж байна. 15 минутын дараа мистас эхлэхэд бэлэн болдог байгаа. Тэгээд энэ яана. Мистас эхлэхэд бэлэн болно. Тийм. Тэр үеэс ойлголт юм тусгай. Сайн шалгаж байгаа бэлэн болдог. Хаалганы явцад бол өвчтнийг зөв байрлуулах. За, өвчтний аюулгүй байдлыг хангах гэдэг бол бас маш чухал асуудал байдаг. За, хаалгаа мэдээгүүжүүлгийн үед болохоор бас амин үзүүлэлтүүдийг одоо зүрхний бичлэг, өвчл төрөгчийн ханамж, артерийн даралт, за мөн биеийн дулаан, ялгарч байгаа шээс гэх хяналтуудыг бол бас хийдэг байгаа. Та нар одоо электролтоо яаж арьсны сонсоо вэ? Тэр эрентгийн тараад тэрээр ингээд тэр шалгаад тэнд дэжтэй. Тэнд дэжтэй. Шалгаад нугламаа тоолоо шалгаад тэрийг арах гайхалтай шүү дээ. шалгаад хийдэг. Яг нэр тэр зөв шүү чиний бод. Мангар юм бодоод яаж болд юм бол Хүмүүс ч гэсэн яг тэгж боддог байгаа штэ. харин Тийм. Тэгээ сэтгэл зүйгээ бас бэлдэх хэрэгтэй. Энэ нөгөө тенс тоглоход, шатар тоглоход ер нь сэтгэл зүй маш чухал байдаг шүү дээ. Яг хагалгаа бол яг тийм. Сэтгэл зүй 90-100% сэтгэл зүй. Дадлгаас гадна сэтгэл зүй хэрэгтэй. Тэгээ багтаа итгэлцлэх хэрэгтэй. Ийм онцлогтой ажил байд юм аа. Тийм байгаа. За тэгэхээр бид нар манай багийнхны хувьд болохоор зөвхөн мэдлэг чадвараас гадна тэр сэтгэл зүйн бэлтгэгдсэн хүмүүс байгаа гэсэн үг. Ийм байна. Сарууд эмчийн хувьд болохоор одоо манай
хамгийн том эмч нарын нэг нь 7 жил ажиллаж байна. Батсөх эмч 5 жил ажиллаж байна. Битрийн яг дараагийн үе бэлдэгдэж байгаа үе маань тэр наркозын эмчийн хувьд болохоор энэ эмнэлэг байгуулагдсанаас л хойш ажиллаж байгаа хамгийн туршлагатай эмч нарын нэг нь юм байна. Сүүлэгч нар бол бүгд тийм. Тэгэхээр манай баг бол ер нь 7 жилийн бүтээлд ингэж гарч ирсэн нэг атгсан гар шиг ажилдаг. Нэг нэгийг үгээр биш шууд хараад ойлголцдог тийм баг гэсэн үг. Асуудалгүй санаа зовлох зөө. Энэ эрсдлийн эмчнэр шалгах нөө мэдээ алдагч маань ямар болж вэ гэдэг ихтэй шалгачаад унтуулсан шүү зөө. За бичээрэй. За амжилт. За та шалгач. Шалгацсан. Болцсон уу? За тэгвэл хүлээж. Мэдээж эрсдэлгүй зүйл гэх юм. Миний хувьд бол сонирхолгүй болчоор санагд. Амьдрал өөрөө маш их олон саад бэрхшээл эрсдлийг дуудаж идэг өөрөө өсөөсөг. Хүн өөрөө өсгүйсэн ч эрсдэл ч юм уу юу ч ямар нэг юм заавал тохиолддог хүний амьдралд. Жамынч, жам босч те тэр шиг бүх хорвоо дээр мөнх зүйл гэж байхгүй шүү дээ. Тэ хүний эрүүл мэнд те одоо юу гэдэг ажил төрөл бүх зүйл дээр мөнхийн зүйл гэж байхгүй. За хавцгаа ихтлээ цагаа дараарай. Тэгэхээр нарийсчжээ. Тэр мэдрэлийн хараа уулаан. Тэрээс уулаан болоод хавтцсан. Ингээд лин доошоо яваад байгаа. Яхаар 3 тал байгаад юм байна тийм ээ. Нөнгө нь өөрчлөгдсөн 2 дугаар дээр нэлээ сул биш шүү дээ. Сая нэлийн централ орсон болсон учраас expansion болчихно гэж бодож байна л да. За дууслаа. За баярлалаа.
Язор их дарагдaltaй. Тэгээд юу юм бэ? Язор их дарагдaltaй наадтай. Тэгээд тийм гоё их диск, том диск гарч гарцсан байна. Ахтар дарагдсан байна шүү. Хаалган сайхан боллоо. За тэгээ одоо сэрэж байгаа юм дээ. Хүндрэл гараад гайгүй. Тийм хаалганы явцлаа нэг хүндрэл гарсангүй яа. Ном журмараа л. Диск нэлээ. Айхтар том диск. Диск бол цав цагаан байдаг хгүй энэ юу өнгө нь өөрчлөгдсөн байгааз шаргал болсон байна. тэрийг цогцооны яг өргөчээд байна. Их тавиад өгье. Умраа. За, ямар нэгэн зөв байна уу? Юугийн хай. Ирхий хурууга таттай. Арай бодоо. За. Энийг зүүн талаад татараа. Энийг татараа. Сэрэгч. Сэрэгцсэн байна энэ хараа. Татараа. Татараа оо тэр. За, nice. Сайхан боллоо. Дөрөв ингэ сэрэгчтэй. Тэ энэ бас сэрэхгүй байдаг тохиолдол байна. Тэгээд сая бол ингээд дацтай их шууд сэрэгчиж байгаа л та. Энэ ингээд хэрвээ саяны нөгөө дискийг аваагүйсэн бол энэ цаашаага бүр хөндрөх байхгүй. Давхай нь унчиж гэсэн үг. Энэ болохоор яг одоо амжилттай болсон гал. Шууд дороо сэрэгчиж шээ. Өчигдөр ингээд хөдөлж чадахгүйсэн те. Тэгээд ингээд шууд сэрэгчиж байгаа. Орч уу. Гүнзгий татах шиг хүнийг За тэр сэтгэлээр За тэр гоё юм байна уу? Ямар нэгэн зөвөр мэдэрсэнгөө. нөгөө ихээр очиж шууд Нойр хүрээд сайн боллаа. Намайг унтаж жаргаж явах орон дэвшнүүрээ. Асуултаа. Оюун бод кончатаа. Унтажтаад сэтгэл гаргаад гоё. Асуулт гэж нэгдэж байна. Ямар ч байсан миний дээр одоогоор ямар зөөр алга. Ярилаа оюумоос. Аюуг дарахна байгаа. Одоо нөгөө ичээж байгаа солон ус дээр ороод байсан. Яг одоо Монгол эмчнэрт их цаг болж байна. Баярлалаа эмчнэрээ. Ерөнхийдөө мэдээг үзүүлгийн ажлууд хагалгааны өрөөнд дуусж байгаа боловч өвчтний дараагийн хяналтууд бол үргэлжилж байгаа. За тэгэхээр мэдээг үзүүлэг дууссаны дараа өвчтнүүдийг сэрэх өрөөний хяналт үргэлжлээд явагддаг. За өнөөдөр сэрэх өрөөгөр хэдэн хүн орж ирж хянаж хин уянга 10 болж байна. За танд зөвөр байна уу? Зөвөр гайгүй байна те. За энэ өрөөнд 1 цаг орчим хянагдана. За цусны дараалт, зүрхэн цогцлтын тоо, хүчил төрөгчийн ханамжийг хянаад тэгээд 1 цагийн дараа өрөөндөө шилжих юм. Та нойрон хөрвөл сайхан 50 унтаараа. За одоогоор болохоор шээс 2-300 мл орчим гарсан байна. За
За таны биеийн байдал ямар хөө байна? Зөвөр байна уу гэчээ? Байхгүй юу? За. Утгагүй хөлнийх нь хөдөлгөөн чөлөөтэй болно. За нэг 2 цагийн дараа бүрэн ингээд өөрөө чөлөөтэй хөдөлдөг болно. Тэгээ өрөөндөө очиод шингэн юм авгаад тэгээ хоолоо идэх нь шүү. За гайгүй байна уу? Зөвөр гайгүй юу? Гайгүй үстэй. За хаа. За хүтэнж ингээд тавь толгоогоо тавьчих. За сайхан 50 байгаарай. 50 биш үү? 50 байгаад одоогоор амин үзүүлэлтүүд доктортой байна. За уянга эмчилгээнүүд нь хийгдсэн байгаа тийм ээ? Бид нар нэг юм сонирмж тэр юуны одоо манай саруулын эмч байна, бацх эмч байна, би байна. Бид тэр голцуул яг бид гурван яг сонирхол яг адилхан. Нөгөө индиго рокийн төрлийн дуунуудад их дуртай. Тэр чинь нөгөө кин хамтлаг, коко хамтлаг гэдэг юм нэг юм хамтлагууд байдаг шүү дээ. Тэрийн дууг их сонсдог. Тэгээ хаалган дээр ч гэсэн тэрийг их тавьж байгаа. Дэлхийн загсаар шиг. Гоё байгаатай юм шилтэй. Гаднаас нь харагдахгүй. Яг ингээд бид нар чинь нөгөө бас нэг хэд хоног хянах хэрэгтэй шүү дээ. Сая ямар ч тач нөгөө эрхийн хуруугаа ингээд гаргалгааны өмнө татчих. Шууд сэрэгчиж. 2-3 цагийн дараа бүр сайн сэрэгчдэг. Гэн сайн. Сая нөгөө язуур маань их наалцтай, их дарагдaltaй. Цуугийн нарийсалцтай. Дээрээс нь айхтар том дискээр дарагдсан байна шүү дээ. Үгүй сайн болсон. Ерөөсөө хийгдэх шатаараа. Тэр болгон чинь яг л шатаараа хийгдэх зарчмаараа хийгдэл амжилттай болсон. Ямар нэгэн хүндрэл эднэр юм байхгүй. Үр дүнгээ олоод дүгнэхэд бол харгалгааны өмнө их түүхтэй байхгүй. Зарим өмнө хөлн гарна гэдээ унцсан, давхаан унцсан гэжтэй. Тэрэн дээр яг өмнө бас айдас байгаа шүү дээ. Сэрэхгүй байх үү гэж. Өндөө сайхан сэрэгцсэн. Тэр бол гоё идэг шүү дээ. Тэр доороо мэдрэлэн сэргээл улгааны өвдөлт дээр нь намтж гарах байдаг шүү дээ. Эмчнэр тал. Яагаад вэ? Толгоогоо за тавьчих. За толгоогоо тавьчих. Яг ямар зөвөр байгаад байна? Стресстэй. Яагаад стресстэй? Жохон хагалгаанд орно гэд хүлээсэн үү? Хүлээгдлээсэн үү? За 50 байгаарай за. За одоо хагалгаа дууссан биз дээ. Хагалгаа дууссан. Хагалгааны дараах өрөөнд хоёулаа хянагдчихж байгаа. Энэ өрөөнд 1 цаг хянаад өвдөлтийг хянаад, цэсний даралтыг, зүрхийн цохилтыг хянаад тэгээд сэрхээс өмнө өөр авиргаас. Яасан уу? Сэрхээс өмнө өөр авир гарах. Гүү юу гэж тийхүү 50 байсан зүгээрээсэн шүү за. За тэгээд өрөөндөө очоод амархан байна. За сайн байна. Сайн байна. За жоохон байзан жагаа дуунаа. Арай болоогүй шүү за. За уянга энэ хүний эмчилгээ хийгдсэн үү? За юу шархны гуурс ямар хөө байна? Шархны гуурс. За. Шээс нь хідүү? Шээс одоогийн байдлаар За. Зүрхний цохилтын тоо, хүчил төрөгчийн ханамж хангалттай байна. Амьсгалын тоо 11. За цэсний даралт 116 79 байгаа юм байна тий. За цагийн эмчилгээнүүд нь явагдсан уу? За. Хооллсон уу? За. Оройны хоолыг захиалсан байгаа тийм ээ. За. Одоо Эрдэнэлэг ахын хувьд бол хаалгаа маань амжилттай болсон, сайн болсон. Хаалгааны дараа гэтэл хөлийнхэн сэргсэн. Энэ бол сайн үйл. Гэхдээ энэ бол эмчилгээний хувьд бол бүх юм болсон гэсэн үг бол биш. Энэ бол хаалгаа ингээд магадгүй 50-60% амжилттай болсон. Өргөжлүүлээд бүрэн сайн болох маань цаг хугацаа хэрэгтэй, биднэрт эмчилгээ хэрэгтэй. Тэр хүний өөрөөс нь амьдралын гамаа барих, дэлмээ барих бүр зүгээр болсныхан дараа бид нар хардаасан за үнэхээр гоё болсон байна гэдэг тавьшрах бах та. Энэ нөгөө диск нь ийм том хатуу юм бэл. Айх
каратер тарцсан байлээ шүү. Энэ ингээд нөгөө диск нь бон. Энэ нэг уул нь ингээд ийм цагаан өнгөтэй байдаг байхгүй юу? Гэтэл ийм шаргал байгаа дооц. Энэ чинь нэлээд утцсан гэсэн үг. Энэ нөгөө өндөрлийг яхад ингээд одоо гараад ирнэ. Тэгээ ийм 2 том хэлтэрхий ингээд гарцсан байна. Тэр нэг чөлөөлөгдсөн гэсэн. Хаалгаа ерөнхийдөө амжилттай. Манай хүн ямар шиг юм гайгүй. Тийм. Энийг бид нэг шинжилгээнд явуулдаг. Тэгэл тийм. За хаалгаа сайн байна. Одоо энийгээр гараад ирнэ. Тэгээ гараад ирэхээр уулзаарай. За би энийг нэг шинжилгээнд өгөх юм. За. Сахураа шууд орох юм уу? Биш үү? Тэгж хийсэн үү? Нэггүй. Сахургүй. Тийм үү? Одоо нөгөө нэг үед болохоор бас. Юу тийж хийх юм бэ? Энд чинь харсан чинь амар тийм юм завшрах мэдрэмж төрсэн. Ягаад гэвэл амар ихтгэлтэй. Тэгээд хоёртой уулзж байгааг харсан чинь хаалгаагүй нэг тийм ямар ч асуудал болсон юм шиг л мэдрэмж төрлөө. Тэгтээ яг одоо найзгаа хараад байгаа. Тийм нэг жоохон сандал бол байж лээ л да. Тэгэхээр манай найзад бол бүр ямар байгааг нь ойлгомжтой л. Айгу мундаг эмчээр тийм байна. Тийм. Мундаг эмчээр байгаа байдлаа. Тийм яач юм бүр амар яаж байгаа бол гэсэн бодол айгу багассан. Гарч ирэл уулзах нь амжилттай сайхан боллоо. сайн байна. Тэгвэл харсан байж байна. Онтолцсон тэгээд сэрээрээ гэж хэлсэн чинь ийм болж тээ. Хамраар аваад, амаараа гаргаад 3 удаа инсулинын цэцүүлэг гинэ. Тийм би намын цамгаж гин үү? Ам жоохон цамгаж. За энэ хуурс байгаа гинэ. За. Энэ хуурс нь болохоор зөвхөн шинэ нэр. Энэ ингээ 24 цаг суулгахгүй хэрвээ дүүрвэл орой суулна. За. Энэ бол яг хөө энд нь бид нэр ингээ авчуулаад авах чинь. За. Одоо та бол ерөнхийдөө өнөөдөртөө босохгүй хайрлаа. Даралт пүүсээ 2 цагийн зайтай хянаад байж гэн одоо танд наашгүй нөгөөд хоолын нөгөн за би даралт явах юм аа. За харист амар мэдэн гэж оруулаад нухсан мэдээ алдуулт явсан. Тэгээ нухс руу игээд тэрэндэгтэй юу юм бэ? Урд нь олгооны хаалганд орж явахд бол хөл хөдөлжлөхгүй нэг тэрчгээр мэдэг болчихжээ шүү дээ. Тэр тийштэйгүй. Сайн мэдэг үжилж болохоор булчаа ажиллаад хөлөөлж байгаа юм байна. Мэдээлт болчтой юм шүү дээ. Тэгээ дээрэс нь
туслаар ингээл унтуулчихлаа. Сэрэргээс ирсэн чи яасан байсан. Ихээтэй хагалга болцсон ба шүү дээ. Эмч надад үзүүлээ их том юм дарцсан байна. Нөө зөөлийдийн дарцсан байсан зөөлийдээ авч харуулсан шүү дээ. Нэлээд том юм дарцсан байсан. Тэрийг нь ойлоо тарцсан. Болж байна уу? Ой. За хоёлаа нааш илүү. За нааш илүү ууч. Хэрвээ та намайг нааш илгэж авсны дараа хэрэг бол энийг хонконд дараарай. За. Энд ч байгаа хогч юу гэлээ. Энд бол энэ болохоор энэ нөгөө өвдөл юу өвч намдарсан арах юм тий. Одоо араас нь эмчлэгч юм чинь эмчилгээг нь оруулсан байгаа. За шүлээ өмнө баалаа. Шүл ухрахгүй юу? Нааш үл шүү за. Түмбүшгийн очихоо. Тэгээд тэнд байна уу? За би тэндээс бодчихсноос гайгүй. Яг би ч өөрөө тулахтай орсон болохоор. За шүл уух уу? За тэгэх нашлж нөгөө дуусгач. За баярлалаа. Уцсан аа. За чи жоо шүл ус под гээл авчлаа. Өчтөр орой 8 цагаас хоолой тэглэм хоол гарсан. Шингээ муужуулдаг юм байна. Сайхан байна уу? Маш их баярлалаа. Мундаг болсон байна. Би тухайд бол яг үнэндээ зүхтжсэн, итгэлгүй байсан мэдэхгүй учраас би үннээ л хэлэхэд юм байна. Тэгээд одоо л ингээ Монголдо гоё хөгжсөн байна. Маш мундаг болцгоосон байна. Ингээд би бас айдаг байсан бохгүй. Одоо би нэг нуранд орцсондоо, нурны алганд орцсондоо дахиад би гимтээж болохгүй. Тэгвэл одоо би дахиад өчнөөн зардал мөнгө би дахиад Солонгос барааданда яана гэд би бас нууцхан бодож айж л явсан. Тэгээ одоо л үнэхээр би айхаа үнэхээр болчлоо. Одоо ямар нэг асуудал үүслэх гэхэд ойрхон ч байна, ирцэн байна, ингээ бэлэн болцсон. Монгол хүмүүс бэлтгэгдсэн байна. Маш их баярлалаа. Бүр үнэхээр их баярлалаа. Ах юм босгооч гисэнд. Сонгож байгаа хонголж. Тэт. Сонгож болно шүү дээ одоо. Яах вэ? Хөнчлөлтөө байж. Тийм яах вэ? Салхи авчихлаа. Чөл арай яаж байгаа 20 хүртэл байна. Би надад яг ойлгоцсон байж байгаа. Үлээдэг үү? Утгуул. Хөөж утгах юм. Гайгүй зүгээр үл. Ээж аав нь яагаад нуруу нүгдээд байгаа юм? Ойлгохгүй л дээ зүг зүгээр явжсэн аа. Гэвэлт алга болсон аа. Яг л чинь мэдж байгаа учраас нэг үзэж шүрч юм болж байгаа байхгүй. Тийм гэдэг нь ойлгоод байна. Гэтэ яг ороод иртгүүл ингээд хамарлаа нэг нөхцөл төрөж шийдэж тийм ээ. Уурстай. Тэрэн зингээл тэгээд нэг хүчээсэн дөрөв үлсэн байрлал. Гэхдээ тэр чинь амар эвгүй байгаа зү ер нь л яг үнэ. Гоё юм билээ. Надад тэгээд миний хамар сартгар болоо ш тэр мөн орцоо өрөг орлоо. Тэгэл нэх бас ингэнэ л. Тэгээд евро тариа хийсэн нугас руу. Чирх гэдэг юм болоо. За тэгээд хэлээд байгаа юм шиг. Удааж хагаад нэлээд удааж хасчих жаа. За болчихлоо. Тэр нугасны тариач угаас амар эвгүй орд юм л. Эвгүй орсаар эвгүй ороод тэгээд тэрийг нугасны медаль болтон. Тэгэхээр нугасынхаа юм явуулж байгаа хэрнээ булчин ажиллаад байгаа хэрнээ өвчин байхгүй. Тэгэл орон дээр нь л гэж хэлцээ агуулаад ирлээ. Харсуулт явж байгаа. Яа туссан юм шунлаа гэлээ татсан. Эдгээр хаалганд орцоогоор бүлээж хавцж яг сэтгэлзэн юм байсан. Яг ойлсон шүү гонорч. Багал уйллаа. Мэдээж хэцүү л байх. Санаа зовж байгаа юм чи. Тэ ямарчсан одоо царайг нь хараад баярлалаа зогсож байна. Орж би ч
буу юм бол